уурлах өрөө. Хүүхдүүдээ мөнхийн утга нэвтрүүлгийн уурлах өрөө болон эхэлж байна. Найзууд та нартаа Christmas баярын мэндийг хүргэе. Хүүхдүүд та нартаа Эрмүү найз маань Есүсийг хэрхэн төрсөн түүхтэй холбогдолтой бяцхан бүтээлэг хийхийг зааж өгөх болно. Хүүхдүүдээ та нартаа эргэн уулзсандаа маш их баяртай байна. Тэр бяцхан бүтээл маань яг одоо энд байна. Тэгээд одоо бүгдээрээ энэ хийхэд хэр олон юм хэрэгтэй? Одоо бүгдээрээ харцгаая. Төрөл бүрийн зайрмагны иш. Жижиг бичгийн цаас. Тарган цавуу. Жампан клей эко баримлын шавар. Акрилик ба биер. Хайч. Үзэг эсвэл харандаа. Одоо бүгдээрээ бүтээлээ хийцгээе. Есүсээ ээж болох Марийг эхлээд бүгдээрээ хийцгээе. Тэхийн тулд эхлээд бүгдээ энэ тартай энд нь ийм үзэгний юм байгаач. Тэрийг бүгдээрээ зурна. Царайг нь зурх юм тий? Тий. За энэ зармины маань иш их жижигхэн болохоор сайн харж байгаа хийх бол болохгүй юм байна тийм ээ? Тий. Одоо бүгдээрээ Мари бодцгаая. Ямар өнгөөр бодох уу? Яахан өнгөөр бодъё. За. Эмэгтэй хүн болохоор тэгээд за одоо яахан өнгөрөөс авлаа. Бодож хэлцгээе. Ингээд Мари маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ Йосефоо хийцгээе. Йосеф аав. Есүсийн аав. Тий. Үзгээ аваад. Ингээд Йосефийн нүрийг зурчлаа. Одоо үүнийг будъя. За одоо ямар өнгөөр бодох вэ? Одоо харин цэнхэр өнгөөр бодно. Тэ ингээд Йосеф маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ бяцхан Есүсийг хийцгээе. Есүс маань дүнгэж төрж байгаа бяцхан хүүхэд байгаа. Тэгээд одоо бүгдээрээ нүрийн зурцгаая. Бяцхан хүүхэд их хөөрхөн байдаг тийм ээ? Тий. Унтж байгаа. Унтж байгаа зурнаа. Есүсээ ямар өнгөөр бодох уу? Есүсээ энэ дээр байгаа шиг арьсан өнгөөр боднаа. Тэгээд арьсан өнгө маань энд бэлэн байна. Тэгээ одоо дээр арьсан өнгөөр бодцгаая. Арьсан өнгөөр Есүсгээ бодцгаая. Ган дээр тавиад бодсон ч болох юм байна тийм ээ? Тий. Гол нь цэвэрхэн. Есүсэгээ ингээд будаад дуслаа хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ Анжела бодцгаая. За. Анжел гэдэг нь юу вэ? Юр бусын илч. За, юр бусын илч гэдэг нь ер нь яг юу гэдэг вүлээ? ертөнцийн эзний маш олон туслахууд байдаг. Тэдний юр бусын илч гэдэг. Баггүй юу? Англиар бол Angel гэж дуудана. За, одоо Анжела будъя. ямар өнгөөр бодох вэ? Цагаан өнгөөр. Тэнгэр элчнэрээ гой цагаан ингээ хувц өмссөн байдаг гэд Библиэр гардаг шүү дээ. Тий. Одоо тэнгэр элчийнхээ нүдийг зуръя. Тэгэд тэнгэр элч маань ингээд бэлэн боллоо. Тэгээ одоо бүгдээрээ бяцхан цаасаараа тэнгэр элчийнхээ талвчийг хий. Энэ цагаан цаас маань
Тэнгэрийн элчийн маань далавчруулах цаас. Тэгээд одоо бүгдээрээ Тэнгэрийн элчийнхээ далавчийг хийж эхэлцгээе. Ингээд цаасаа нугалчихна. Тэгээд одоо битүү талаар нь зүрхийн хэлбэр хайчлана. Одоо энэ тал зүрхийг одоо ингээ онгоолгоод үзье. Ийм зүрх болсон. Түрүүний тал зүрх одоо гээд илгээ тарсан чи ийм болсон. Одоо дээрээ нэгэ гээд ардын юм байна. Тэнгэрэлч наа тийм ээ? Тий. Аралт нуруунд нь цав гардаг нар юм тийм ээ? Тий. Тэгээд энэ хоёроо холбочихно. Ингээд далавчин аачлаа. Дотор талд нь юм зурсан ч болно ингээд дахиад нэмсэн ийм зурсан ч болно. Тэнгэр хэлч маань ингээд бэлэн боллоо. Одоо бүгдээрээ одоо дайшингаа хийцгээе. Уурлах өрөө. Найзуудаа бүгдээрээ сая хамтдаа Мэр, Йосеф, Есүс Тэнгэр элч дөрвийг хэрхэн сурсан. Харин одоо хаан сарвчныхаа суурийг дээвэр гурыг ирмүү маань хэрхэн ихийг зааж өгч байна. Бүгдээрээ хамтдаа харцгаая. Малын сарвч маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ дөрвөн бадраа наацгаая. Тэгээд Йосеф наа. Ингээд байшингаа хийж дуусч байна. Чимэглэлээ одоо бүгдээрээ хийнэ. Одоо энэ одыг дээврийн орой бөгөөд Тэнгэр элчийнхаа доор наана. Ирмүний яагаад ингэж од нааж байгаа юм бэ? Яагаад гэвэл Есүсийг төрж байхад тэр төрсөн газрынхан орой дээр маш тод гэрэлцэж байсан болохоор мэрэгдүүд тэр одыг дагаад Есүс дээр ирж маш үнэтэй бэлэг бэлгэлсэн бохгүй юу? Энэ од байгаагүй бол тэр мэрэгдүүд замаасаа төрөв. Тэгээд бэлгийг хизээж өгч чадахгүйсэн. Тэгвэл зам заагч од гэхэд бараг хэлцдэггүй юм ээ. Бараг л тэгээ нэрлэлчихэд болно. Ингээд одоо энэ эднэрийн аль нь дутуу байна? Одоо юу? Энэ доотлихын чимэглэл нь. Энэ чимэглэл биш. Энэ юу гэж? Юу? Малын твш. Малын твш. Малын твш юм ээ тий? Тий. Ихэд ирмүнэ яагаад малын твш хийж байгаа? Яагаад гэвэл Есүсийг төрүүлэхэд Мэр төрүүлэх газаргүй байсан болохоор малын сарвч руу ороод тэгээд хүүхдээ төрүүлжээд тэгээд хүүхдээ хийх газаргүй байсан болохоор малын твшинд хийсэн. Баггүй юу? За малын твш гэдэг нь хойно маал гэх мэтчлэн амьтад одоо хоолоо иддэг тэр савыг хэлдэг тийм ээ? Тий. Нарийнхаа жижиг юм яг юу юм бэ? Малын твшин дотор нүунийг шар твшинээ тийм үс байдаг та.
Үснүүд юм байна тийм ээ? Тий. За, ингээд малын твш маань бэлэн боллоо. Тэгээд ингээд харахад энэ Есүс маань амар тавтай нөрсөж байгаа байгааз. Тэгээд энэ юр бэлсэлж нүунийг Есүсийг төрсөн болохоор маш баяртай байна. Тийм болохоор тэгээд дуулж байгаа байхгүй юу? Тэгээд үргэлж та нартай хамт юр бэлсэлж ба Есүс ариун сүнс байдаг шүү. Тэгээд та нарт аз жаргалыг хүсье. Бидэнд ийм сонирхолтой гой зүйлийг зааж өгсөн. Эрмүүндээ баярлаа. Бас эрүүн найзын маань хийсэн энэ бүтээлийг хараад хүүхдүүд та нар мань ч гэсэнтэй Есүсийг хэрхэн төрсөн талаар түүхийг сансан гэдэгт бид итгэлтэй байна. Дахин та нартаа Есүс төрсөний баярын мэндийг хүргэе. Тэгээд нэвтрүүлгийн турш хамт байсан хүүхдүүд та нартаа баярлалаа. Баяртай. Баяртай. Баярлалаа.